Намайг Ариун Туяа гэдэг. Би болохоор Швейцарын BHM-ийн сургууль бакалаврт олон улсын бизнес менежментээр сураад төгссөн байгаа. Одоо Монголд болохоор олон улсын компанид ажиллаж байгаа. За BHM-ийн сургуульд сурж байгаа 3 жилийн хугацаанд сурж байгаа. Тэгээ 3 жилийн хугацаанд сургуулийн байранд байрлаад 6 сард нь онлайн хичээлээ сургууль дээр үзээд 6 сард нь дадлага ажиллаад одоо Швейцарын өөр хотууд эсвэл өөр улс орнуудад бас одоо дадлага ажиллаа хийх боломжтой байдаг. Тэгээ сурж байгаа хугацаанд болохоор сургууль дээрээ өглөө өдөр орой хоолоо идэнэ. Тэгээд байрандаа болохоор өрөөндөө хоёулаа гуруулаа эсвэл ганцаараа бас байрлах боломжтой. Ерөнхийдөө хотын төв байрлалтай учраас маш тав тухтай. Мөн оюутнуудад одоо зориулсан илүү оюутнууд амьдрахад илүү таатай орчинтой байгаа. Хичээлүүдээ бол англи дээр үздэг. Давхар герман хэл суралцсан. Тэгээд сурах мэргэжил нь болохоор олон улсын бизнес менежмент, зочид буудал зочлон үйлчлэгээний бизнес менежмент, hospitality-аар сурдаг. Мөн тоогоочийн мэргэжлээр энэ гурван мэргэжлээ сурах боломжтой. Тэгээд яг сурж байгаа мэргэжлээрээ одоо 6 сарын хугацаанд дадлагын ажил буюу яг одоо үеийн ажилтай болоод одоо ямар нэг албан байгууллагад ажилладаг байгаа. Тэгснээрээ илүү онлайн хичээлээ илүү практиктээр бас давхар суралцдагаараа бусад ихтэй сургуулийг харьцуулбал илүү өөрийгөө хөгжүүлэх боломжтой, мэдлэгтэй бас ажлын туршлагатай болдог байгаа. Багш нарын хувьд болохоор мэдээж архиосны одоо Швейцарт одоо Швейцар хүмүүст байгаа эсвэл өөр Европоос ирсэн эсвэл одоо өөр орноос ирсэн багш нар багшлах хэрэгтэй багш нар бол заадаг. Өөр мэдээж бас тухайн мэргэжлэр илүү нарийн мэдтэй багш нар бол одоо хичээл ордог байна. Тэгээд болохоор эхний жилдээ оюутнууд бол бүгд Швейцарт ажилладаг. Хоёрдугаар жилээсээ төгсөх жилдээ бол өөр улс орнууд руу одоо жишээ нь Европ оюутнууд илүү Аз руу явж дадлага хийх ажиллах сонирхолтой байдаг. Аз оюутнууд илүү Европ эсвэл өөр газар одоо визэн хаана хүлээн зөвшөөрч байгаа орнуудаа одоо ажилд оюутнуудаа BHM сургууль өөртөө зурчилж өгөөд яг тухайн оюутан одоо тийшээ одоо тухайн сонгосон орнд руугаа дадлага ажил хийхээр явах боломжтой. Ерөнхийдөө бол гадаад сурж байгаа оюутнууд хамгийн түрүүнд асуудаг цагийн ажил хийх боломжтой юу? Хэдэн төгрөг өмнө одоо цалинтай хэдэн одоо долларын ч юм уу Швейцар франкын цалинтай гэж асуудаг. Яг BHM-ээс сургуульд сурж байгаа оюутнуудаа болохоор илүү өөр системээр суралцсан. Тэгээд дадлага сурж байгаа хугацаанд бол цагийн ажил хийх боломжгүй. Уусаа ачаал ихтэй одоо өдөр болгон хичээлдээ явна. Дараа нь эргээд 6 сард нь онлайн хичээлээ дуусгаад дадлага ажил гарахдаа яг 6 сар бүтэн цагаар ажил хийдэг байна. Тэгээд яг бүтэн одоо ажилтан шиг цалин аваад ерөнхийдөө Швейцарт ажиллаж байгаа оюутнуудын хувьд сарын 2100-аас 2200-300 франкын цалин одоо авдаг байгаа. Хүмүүс одоо яг Швейцарт сурах одоо Швейцар бол хамгийн үнэтэй эсвэл одоо Швейцар гэхэл аюул хүнтэй гэж боддог бол яг одоо BHM-ийн сургуулийг сонгоод сурж явах одоо бакалаврын 3 жилийн эсвэл мастерын 1 жилийн өмнө бол төлбөр бол 30-35 мянган одоо Швейцар франк буюу доллартай ойролцоо үнэтэй байгаа. Тэгээд гол нь төлбөр дотроо оюутан сурж байгаа одоо сургалтын төлбөр, ном, тараах материал, шалгалтын төлбөр, тэгээд сурж байгаа хугацааны байр, өглөө өдөр оройн хоол, хагасаа бүцэн, бас бранч динер, мөн аялал цугаалаад даатгал гээд ерөнхийдөө гадаад сурж байгаа оюутнаас гарах бүх зардлуудыг нэгтгээд нэг цогц төлбөр болгоцсон байдаг. Энэ маань эргээд өөр одоо гадагшаа сурж одоо өөр ихтэй сургуулиудтай харьцуулахад бас харьцангуй боломжийн үнэтэй. Гэхдээ бас мэдээж бүх амжиргааны зардал нь орцсон учраас бас ерөнхийдөө бол өөр ихтэй сургуулиудтай харьцуулах, зөвхөн сургалтын төлбөртэй харьцуулахад бол бас боломжийн үнэтэй байгаа. BHM-ийн ерөнхийдөө онцлог одоо 3 давуу талууд байгаа. Хичээлүүд нь бол бүгд англи дээр орж байгаа учраас өөрийнхөө мэддэг хэл дээр Европод сурах боломжтой. Хоёрт нь болохоор сурах хугацаа маань бол бакалаврын 3 жил, магистрийн 1 жил байгаа. Жил болгон одоо 6 сард нь онлоо үзээд 6 сард нь дадлагын ажил хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө бакалаврын оюутнууд маань сураад төгсөхдөө 1 жил хагас ажлын туршлагатай болоод төгсдгөөрөө бусад их дээд сургуулийн оюутнуудын төгсгчөөс илүү давуу талтай мөн ажилд орох боломж нь одоо илүү одоо нэгдэж эхэлдэг байгаа. Мөн 3 дахь давуу тал нь болохоор яг Люцерн хот буюу одоо Цюрихээс мэдээж 30 минутын зайтай жижиг хотод байдаг. Маш аюулгүй, бас тайван мөн үнэхээр одоо тэр хот маань одоо жуулч дэлгүүрт зорж ирдэг бас Швейцарын үзэсгэлэнтэй хотуудын нэг байгаа. Мэдээж гадаад сурч байгаа оюутнуудын хувьд аюулгүй байдал амьдрах орчин бол хамгийн их одоо шаардлага хамгийн их одоо
боддог зүйлүүдийн нэг байгаа. Тэгэхээр тэр талаасаа илүү амьдрахад таатай байгаа. Швейцарын одоо тусдаа сурах виз гэж одоо визний ярилцлага өгөөд материалаа бүрдүүлнэ. Яг одоогоор Монголд бол Швейцарын элчин сайд байхгүй учраас оюутнууд маань Бээжин рүү явж материал өгөө ярилцлаганд ордог байгаа. Ерөнхийдөө бол одоо яг сонгосон элсэж орох элсэлтээсээ дор хаяж 2-3 сарын өмнө материалаа бүрдүүлээд визэндээ орно. Визэнд орсноос хойш ерөнхийдөө бол 8-7 хоног буюу 8-7 хоногоос дээш 2 сар хүртэл сурах визийг хүлээдэг байгаа. Визний хариу зөвшөөрөл гарсны дараа Швейцар руу одоо сурахаар сургуультай яваад оцсон хойноос сургууль одоо иммиграшнтайгаа оюутнуудынхаа нөгөө уулзалтыг хийгээд энэ тусдаа би пермит гэдэг одоо төр оршин суух пермит өгдөг. Тэрвээрээ Европын орнуудаар визгүй зорчих